Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эзэдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бүс байгууллага 2011-ээс 2026. Ирээс 94 оны хооронд бол одоо ингээд манай Эрдэнэтэд 23 салбар байсан. 35 дугаар айц, мод боловсруулах газар, тэгэл одоо холбоо, шуудан, тийм ээ, ингээл нийтийн ахуй үйлчилгээ, нийтийн хоол, худалдаа гэд ингээд 23 салбарын 8 салбар нь тухайн үед одоо өвд хаалгаа барьж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгад шилжээд одоо тэнд ажиллаж исэн 8 байгууллага цомогтголд ороод ингээд тэнд ажиллаж исэн ажилчид нь бол одоо ингээд тэтгэврт гарах нь гараад хуваарай юм хийх нь хийгээд тэгээ ер нь бол одоо их хвчлэн тэтгэвртэ гарсан доо олон хүүхдтэй яг одоо эд одоо ажиллах хүсэл мөрөөдөлтөй одоо хүүхдүүдээ гаргаад өсгөөд хүмүүжүүлээд ингэсэн хүмүүс маань сайхан ажил төрлөө хийх гэж итэл одоо тэгээд арчил гарч ирэл байгууллагууд нь татан буугдаад нийгэм бүхэлдээ өөрчлөгдөөд тэгээд одоо өнөөдрийн одоо энэ ажилгүйчүүдийн тоог одоо ингэж нэмсэн байгаа шүү дээ. Анхдагч илгээлтийн гэж одоо хүмүүс байгаад ах юм. Тэгээд одоо нэр алдар нь төдийлөн гарч ирэхгүй юм. Ямар одоо түүхтэй хүмүүс байдгийг гэдгийг одоо судалж үзээд 2 жил судалсан. Ингээд 2 жил судалсан үндсэн дээрээс 2011 оны 3 сарын 17-ны өдөр Гарнек соёлын ордны баг танхимд анх эхлээд одоо энэ анхдагч илгээлтийн эзэдийг зар өгөөд ингээд одоо цуглуулж 150 хүнтэй одоо анхны хурлаа хийж ирсэн. Тэгээ эндээсээ Эрдэнэтийн оны анхдагч илгээлтийн эзэдийн холбоо гэсэн гишүүдтэй үйлчлэх төрийн бүс байгууллагыг байгуулсан. Тэгээ өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 жил одоо үйл ажиллагаагаа явуулж ирлээ. За гол зорилго нь гэх юм бол энэ хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, залуу үедээ таниулах, хойч үедээ одоо энэ хийсэн бүтээсэн гавьяаг нь одоо алдаршуулж, мөнхжүүлж үлдээх ийм л зорилготой. Тус холбоонд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчид үйлдвэрийн газрыг болон түүнийг дагсан Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтанд гар биеруулсан 23 салбарын анхдагч илгээлтийн эзэд 1000 гаруй ахмад аль биесээр бүртгэлтэй байдаг болно. 1990-ээс 1995 онуудад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжсэн нийгмийн шинжилэлд байгууллагууд бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор дээрх 23 салбарын 8 байгууллага татан буугдаж, ажиллаж байсан ажилчид цом хотголд орж ихэнх нь тэтгэврт гарч харьяалагдах байгууллагагүй болсон юм а. Намайг Сэрнэнгийн дорж бүрэгдаа гэдэг. Тий. За Эрдэнэтэд би одоо Монгол Улсын их сургуулийн оюутан байхаас 67-8 онуудад 3-4 дугаар курсын оюутан геологийн дадлагын ажил хийж эхэлж ирж байсан. Тэгээд 1969 онд их сургуулаа төгсөөд ангийнхаа 3-4 нөхдүүдийн хамт ирж ажиллаж байлаа. Эрдэнэтэд 1975 онд эвлийн илгээлтээр ирж одоо Эрдэнэтэд 51 тэгшилд амьдарч байна. Тухайн үе одоо Монгол Ардын намын ураа Монголын хувьсгал задуучид эвлийн илгээлтээр 1976 онд Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд ирж ажилласан да. Би Архангай аймгаас 1977 онд Эрдэнэт хотод ирээд 77 онд Метмөл дистрикийн Гэрээт гал командад гас нөгч анх харж ажилласан. Улаанлагын сангийн аж ахуйг анх байгуулагдах гэдэг сургаар би сангийн аж ахуйн мэсүүнд Темст яваад 77 онд Атрын 2 дугаар аянаар анхны Атрын 2 гэж тэр аянаар 77 оны 4 сарын үед ирж Улаанлагын сангийн аж ахуйг анх байгуулчихсан. За 73 онд ирээд би энэ геолог гэж байхад геологийн туслах ажилч нар ажиллаж байсан. Тэндээс яагаад манзад ороод манзын барилга дээр нөө засал чимэгч нар ажиллаж байгаад тэгээд Улаанбаатар хотын Ангах ухааны дунд сургуулийн Сувилхуй ангид суралцахаар яваад тэгээд тэндээсээ сургуулаа төгсөөд одоо энэ цэргийн ангийн эмнэлэгт ажиллаж байсан. 75 онд Эрдэнэтийн 110 дугаар анги нааш шилжиж ирсэн. Тэгээд тэнд байж байгаа 77 онд халагдаад 77 онд халагдсан чинь уулын өдөр манайхаас нэг 10-аад цэрэг авсан юм а.
Тэгээд тэр үнд эсэлтээр ороод тэгээд уулын үйлдвэрт 2 жил ажилласан байна. Тэгээд 78 онд уулын үйлдвэр бид нэг Белазын жолоочийн югаар авчиргуулж явуулаад тэгээд 79 онд төгсч ирсэн. Намайг Чулууны Тожилсүрэн гэдгийг. Завхан аймгийн Тосон цэнгэлээс гэрүүлийнхээ хамт 1973 онд анхан энд геологийн тасганы ардаар манайхан 8 айл нүүж иржсэн. Одоо Эрдэнэ хотод ирээд 50 хэдэн жил ингээд инх тунх амьдраад байж байгаадаа маш их талархаж байна. Эцэг хот анх байгуулахад одоо гал боломжноос төг явуулсан. Энэ үйлдвэрийн барилга барих тэр мод Чулууны цагаанд болгонд ачуулж байсан. Тэгээд яг энэ улаанлагад одоо өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гадар царайлангааны агентсан. Тэдний анхны суурийг нь тавилцаж бүтээн байгуулсан Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрын Монгол улсын шилдэг үйлдвэрээр удаа дараалан шалгарч Монгол улсын баатар цул хүртсэн нь түүхэнд бахархууштай үйл явдал юм. Манай геологчид 1963 оноос тухайн үеийн Чехословак, Оросын холбооны улсын мэргэжилтэн баг хамт олонтой орд газрын баялагын нөөцийг тогтоосон. Булган аймгийн худалдааны трестийн агент ирж хүнс болон бараагаар үйлчилж нутгийн иргэд махас үе цагаан эдэгээр хангадаг байв. 1974 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол Ардын хувьсгал намын шийдвэрээр Монголын хувьсгалд залуучуудын эвлэлийн анхны илгээлтийн эцдийг ирэхэд амьдрах баяртай, тог цагалгаантай, холбоо шуудантай, хүнс барааны мухлагтай байснаар зогсохгүй. 1978 оны 12 дугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн 1-р ээлжийг хугацаанаас өмнө ашиглалтанд өгөхөд бүх салбарууд үүд хаалгаа нээсэн байлаа. Энэ урд уул, хойд уул хоёр ч битүү ногоо модтой. Намайг анх Эрдэнэтэд ирэхэд энэ Эрдэнэт уул маань нэг сайхан моттой тийм уул байлаа. Энэ урдуура гол урсдаг байлаа. За ер нь Эрдэнэтийн аваа уул маань бол ястай бүрэн бүтнээрээ сүрлэг сайхан уул араараа модоор хожигдсан. Модон дотор нь одоо гүзээзгийн жимс их ургадаг. Тийм их сайхан өвөр тал нь одоо ингэр юу харагдсан. Сайхан уул хайрхан маань одоо бүрэн бүтнээрээ тийм байсан үедээ. Нутгийн хүмүүсүүд ер нь ангөрөө илбэхтэй аяны тойрын зам байсан гэж ярьдаг байсан. Энэ сайхан хайрхны буянд Монголын анхны уурхайчин болж уурхайчдын игнэнд байж яснараа бахархдаг. Дээрээс нь энэ сайхан уулын буяныг Монголын ард түмэн тэр чигээрээ эдлэхэд бас хувь нэмрээ оруулснараа бахархдаг. Эрдэнэт уул гэж одоо миний харснаар бол сайхан ногоо модоор бүрхэгдсэн сайхан тийм өндөр уул байдаг байсан. Тэгээд өгчүүдийн ярьдгаар бол одоо энэ сүйтэй уул гэд нэрлэдэг байсан юм лээ. Тийм одоо Эрдэнэ байдаг тэр нь одоо сүү шиг дэрийгээ тэгэж одоо хайрлж авгаалж хилдэг тийм байсан юм. Энд ерөөсөө нэг цагаан байшин байсан юм. Ерөөсөө энэ тосгонд энэ дор байсан шүү дээ. Бид нарыг ирэхэд дандаа нэг Оросын тусламжаар шинэ мод үйлдвэрлэлийн аж ахуй байгуулагдаад орон сууц давхар дан байрнууд баригдсан шинэ бүх юм шинэ байсан да. Одоо 75 онд нийтийн аж ахуй үйлчилгээ гэж байгаагүй. Булганы харьяа, булганы нийтийн аж ахуй үйлчилгээний газраас энэ тосгонд нэг 3 гэртэй анх эхэлж ирж ирсэн. Мэт модистрийн гэрэгт галах манд 46 нэгжээс анх байгуулагдчихсан. Говьлын бүр дээр 15 барахын хайжууд Орос цэргийн халуун усны хайжуудад 43 хүнтэй эхэлж байгуулагдаад 80 ондын төв галах мандад наашаа шилжиж орсон. Тэгээд Эрдэнэт хоттой ирчээд захиргаанд зарлага хийж ирсэн би. Бичиг олон газар явган хөргөж ирсэн би. Машин тэрэг байхгүй шүү дээ. Оросын байгууллага ганц автобустай байсан. Оросууд фармпазер чинь ажилчтай зөөн манай хөвшөө дээр чинь хороолоос шийний фармпазер явган ажилд явж ирсэн. Тэгээд тосгонд нэг хитгэн гэр байсан. 2-3 барак байсан. Орос дэлгүүртэй. Юу нь болохоор нэг палатик кино мэн гаргадаг. Тийм л үе байсан. Энэ одоо энэ байгаа энэ гордод бол юу ч байгаагүй. Тэгээд сүүлд энэ одоо трактор өгшөө байгаагийн тэнд суурэ тавьж ирсэн. Бид нэр одоо энэ тосгоноос чи энэ гордлоо ирэхэд энэ дээгүүрээ даваал уулын дээгүүрээ даваал ингээд ирдэг байлаа. Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд оролцохоор ирээд
Энд одоо Эрдэнэтийн бүхэл Монгол барилга Монгол Ажлын нэгдсэн захиргааны харьяа ТТ бүхт ажиллаж байгаад тэгээд энэ Эрдэнэтийн бүхэл барилгуудыг одоо бүгд л гар бие оролцсон доо. Эрдэнэт үйлдвэрийн сургалтын төвд токрын мэргэжлэр 4-р зэрэгтээ төгсөж Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводод тоокерч нар очиж ажилласан. Хамгийн анх сургалтын төв говьд байжгаад энэ шинэ одоо энэ ТС-ийн байгаа байранд ороход бид нар яг цоон шин будаг шаврыг угаагаад цоон шинхэн тэр цав цагаан хэрэглэлтэй одоо тийм гоё Орос маягийн орон сууцнд орж исэн. Бид баг дээр хөдөөний хүүхдүүд очихоор биднэрт бол гайхамшиг л байсан тухайн үедээ цав цагаан хүнжилтэй диванан ортой ийм гоё орчинд одоо бид анх энэ сургалтын төвийн сурагч болж ирж байлаа. 75 онд ирэхэд энэгээр одоо юу ч яахгүй юм. Зэлүүд сайхан тал байлаа. Тосгонд 2-3 барак. Тосгон цаг уурын нэг талд холбоо, нэг талд нь цаг уур байлаа. Тэгээд одоо цагдаа, эмнэлгийн юунууд бол дандаа гэрт үйлчлэгчнүүд гэрт явдаг байлаа. Цагдаагийн байгууллага вагончт байлаа. Нэг хүрэн дэлгүүртэй. Ер нь бол тиймэрхүү л байсан доо. 74 онд бид нарыг ажиллаж байхад Булган аймгийн Эрдэнэтийн овооны холбооны салбар гэж одоо тийм Булганы харьяанд бидний анхны тушаал гараад тэгээд 75 онд Эрдэнэтийн холбооны газар болж өргөжж байгуулагдаад 75 оны 1 сарын 1-ээс Эрдэнэтийн холбооны газар анхан байгуулагдаж одоо шинэ хотынхоо холбоо руу 77 онд бид нар нүүж ирж энд тогтчиж байсан юм аа. Ахуй үйлчлэгийн тоосгонд руу ирсэн. Тий. Ерөөсөө дөнгөж тоосгон нэгдэл 35 дугаар бааз гэж нэг хашаан дотор том хашаанд нэг хэдэн машин ерөөсөө бүх юм тэр дүүгээд төвлөрдсөн байсан тоосгонд. 79 оны намар жаргалан цумд маань энэ одоо уулын баяжуулах үйлдвэрийн зүүн хажууд шилэн хөлөмж гэж газар байгуулагдаад хичээл дээр заалгаж исэн болохоос биш тийм шилэн хөлөмж гэж харж байгаагүй. Анх би тэр шилэн хөлөмж гэдгийг анх орж ирээд хандаа юм алуун усын турбанууд ингээд өлөгчсөн тийм шилэн байшин дотор орж ирээд маш их гайхажсэн. Их сонирхожсэн. Бид нар ч өглөө 6 цаг гэхэд улаан толгоогоос бургаанд ачигтаад гардаг байсан. Тийм болохоор би нэг анх одоо өрцийн фамдэр тарьж сурах гэж байгаа тэр мэрэгжилтнээс их юм сурна. Энэ өрцийн фамдэрийг би тарьж сурна. Энэ хүнээс их юм сурнаа гэж бодож маш их сэтгэл өндөр тэр шилэн хөлөмж рүүгээ ирдэг байлаа. Помидор, жишээлбэл улаан лойл, өргөс тэмэх өгөрцийг тарьж, ургуулж, Эрдэнэт хотын хаар түмэнд түгэж ижлэх амьдралынхаа эхний гарааг эхэлж байлаа. Тухайн үед одоо залуу халуун настай одоо ингээд залуу ийм сайхан одоо бид нар шиг ирсэн хүмүүсийг одоо гараа тосч аваад ажил мэргэжлийн тэгшрүүлээд ажил зааж өгөөд ингээд зааж өгөөд ингээд одоо бас бидний ажиллах одоо нөхцөлийг бас хангаж өгчээсэн тэр үеийн одоо сайхан бригадын даргаас ихсүүлээд тухайн үед бол одоо халамжлан хүмүүжүүлж ажиллуулж илэн шүү дээ. Ажил таслана гэж байхгүй одоо хүүхдэл өвдөхгүй бол одоо ажил таслана гэж байхгүй тухайн үед ч одоо тэгээд юм болгоо сайхан байсан болохоор өвдөх хавтхан ч бас ховор байж ажиллаа хийгээл ерөөсөө ажлын төлөө л бид нар одоо явдаг байж тээ. Жишээлбэл худалдаа, нийтийн хол, нийтийн аж ахуйн үйлчилгээ, үүнд буудал, үсчин, ойдлчин, гуталчин, цагчин, халуун ус хот тогтчуулах зэрэг боловсролын байгууллагатай үүнд сургууль, цэцэрлэг, яасл, эрүүл мэндийн салбарт үүнд төрх эмэгтэйчүүд, халдварт мэс засал, арьс өнгө, дотор хүүхдийн гэх мэт ачаа тээвэр, хүн тээврийн зам харилцаатай шугам сүлжээтэй, банк, прокурор, цагдаа, шүүх, цэрэг, гал команд зэрэг засаг захиргаатай байлаа. Тухайн үед нэг хүн одоогийн 4-6 хүний ажлыг хийж, залуу үедээ бид бүхэн Эрдэнэтэд цогцлборыг хүлээлгэн өгсөн юм аа. Эрдэнэтийн овооны маань орд газар их том орд газар учраас энэ зүйлүүд мэдээж одоо их сайхан том хот байгуулагдах нь мэдээж тэгээд их сайхан зөв суурин газар болж хөгжих байх л гэж бодож ил байлаа л да. За тухайн үед одоо нэг 500 хүн амтай нэг тийм хот суурин болохын нэг гинэл гэж манай тэр дарга нар ярьдаг байсан. Гэсэн чи одоо юу 500 байх бүр дэлхийн шилдэг 100-ны шилдэг хот болцсон ингээд ийм сайхан болцсон шүү. Хэвсний үйлдвэрийг анх байгуулахад бас 81 он тэнд ажиллаж бүх ер нь 1-2 техникийг л
тохируулаагүй бусдын бүгдийг би угсралцж байсан. Тэр үед Суутэм гэж Оросын техникийн одоо монтажийн тийм бригад байдаг байсан. Тэрэнд ер нь нэг машинаас эхлээл угсралцаал тэгэл доошогоо явсаргаал удах машинаас бусдыг би угсралцсан. Нээлтэнд нь одоо Цэдэнбал дарга Оросын элчин хоёр ирж исэн. Яг нээлтэнд нь. Тэгэд бид нар залуухан хүлээж авч байлаа. Сайхан үе байсан бидэнд бол. Тэр цэргийн эмнэлэгт ингээд анх ажиллаж байхдаа би нөгөө мэс заслын курс олгох курсыг төгсөөд тэгээ хурж ирчээд ингээд байж асан чинь одоо энэ хэмбэ эмч чинь бас ангах ухаанаа дээд сургуулийг төгсөөд бас цэргийн эмнэлэгт мэс заслын эмчээр ирж ялаа. Тэгээ ирж исэн чинь манай гэр бүлийн хүн олгоо өрөвсөд бид хоёр одоо шин шахав штэ хэмбэ эмч бид хоёр чинь тэгээ одоо орох уу яах вэ гэж байна. Тэгээд одоо ороод хоёлоо одоо орохоос биш яах вэ гэд бид тэгээ хаалгаанд орж ирсэн. Тэгээ хаалгаанд орсон чинь нөгөө дотор хаагцсан. Тэгээ хоёлоо сайхан гэрчи хийгээл одоо хуурс мурсаа тавиал бүх юм сайхан хийгээл тэгээ унтуулахгүй л одоо тэг хэсэг газар мэдээ алдуултаар орчиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэлээд жаахан удаан орсон болохоор нөгөөд чинь хаахад айгүй хэцүү болчиход байдаг. Тэр айгүй хүндрэлтэй байсан. Тэгээд нэгдсэн эмнэлгээс эмч дуудаж байгаа. Тэгээд мөнх од эмч одоо талигач болсон. Тэр эмч очиод унтуулгын эмч нь Оюун Бат гэдэг эмч байсан. Тэр очиод тэгээ унтуулаад тэгээд нэг юм хаажсэн. Тэр л их хүн таалгаа байсан да. Хойд нэгдсэн эмнэлэг дээр ирсэн хойно бол бид нар нэг жилд нь ингээд яажсэн чинь 20 хэдэн хүнтэй машин жимсэнд явж байгаад тэгээд бид нэр нөгөө юу яасан аваарт орсон байна. Тэгээ 20 хэдэн хүн хурж ирээд тэгэхэд бас их хүндрэлтэй их хүндэрсэн. 84-5 он шиг санагдаж байна миний дөө. Нэг актер хуйгаараа кор үрчин гараад кор үрчин ирнэ. Нэлх нарай хөвгөтөд бас их хэцүү хүнд халдарч ирсэн. Тэгээ бидний үйл ажиллагаа бол ер нь нойр хоолгүй өдөр шинэгүй тэр үрчний төлөө тэмцээч. Өр хүүхдийн амь насыг маш олон хүний амь насанд орсон доо ер нь тий. Тэр бас сэтгэлд мартагдашгүй актер өвчлөл гарсан. Тэрнээс гадна 84 онд бом гэж манай халдвартын тасагт гараад бид бүр сараар 21 хоногоор энэ гэр оронтой харахгүй. Тэндэн хоолунд хувцас тоног төхөөрөмж бүх юмтайгаар өвчтөндөө л үйлчилдэг. Тэр ар гэр орон хамаг юмыг одоо албан байгууллагын маань хамт олон асууж сурж асарч хамгаалж ингэж ажиллацгааж яасан. Ерөөсөө л нэг Улаанбаатартай ярьдаг нэг 2-3 сувгтай Улаанбаатараараа дамжуулаад бүх аймаг хотуудтайгаа захиалга өгч ярина. Улаанбаатараараа дамжуулаад Москватай ярина. Мэргэжилтэнгүүдэд үйлчилдэг нэг сувгтай тийм байсан да. Гадаадаас дандаа захиалга ирнэ. Одоо үйлдвэр, хүнсний үйлдвэр, хэвсний үйлдвэр, гокийн одоо бүх цехүүдэд яриа сахилгаан бүх юм ирнэ. Тэгээд урилга ирнэ. Москвагийн цагаар урилганууд нь ирнэ. Тэгээд эднэртээ одоо цехүүдийн хэвлэлийн төлөөлөгч гэж байсан. Тэднэрт урилгын нөгөөл тэгэл яг цагтаа ирээл хүлээгээл бүх аймаг хотууд ялгаа байхгүй. Дандаа захиалга урилгаар үйлчилдэг байлаа. Тэгээ энэ 79 онд энэ холбоо маань шинээр ашиглалтанд ороод тэгээ эн чинь манай энэ холбоо чинь ашиглалтанд ороход 150-ад ажилчинтай байсан анх энэ холбоо ашиглалтанд ороод нийтээрээ холбооны газрын хэмжээгээр тэгээ шуудан захиргаа аж авах үйлчилгээний алуу, техникийн алуу 5-6 алуудууд тэгээл энэ эргэн тойрон салбарууд нэгдсэн. Хороолол, апка, хэвэс, говьл, эмнэлэг гэл холбооны салбарууд тод дурсамжуулсан бид нар анхныхаа шинэ жилийг данан ихэнх нь орсуудаа тэмдэглэсэн. Тэгээд нөгөө өвлийн том юуны палатыг Гэрзентэн палатын дараа анхныхаа шинэ жилийг тэмдэглээд 75 оны одоо улсын баяр болоход энэ уртлын одоо манай энэ хүндэд бид нар улсынхаа баярыг тэмдэглээд тэгээ монголчууд болоод бие бинийгээ бараг
олж харахгүй шахуу ихэнх нь одоо гадаадын мэрэгчтэнгүүд байсан. Жолооч болоод гооч ирсэн тэгэл. Одоо хүртэл одоо ингээд хажуугаар Оросын тэрэг өнгөрөхөөр үнэрэн сайхан байдаг шүү дээ. Эндээ нэг нь нэг хуучин 2 шин 30 авсан. Эрдэнтийн хангамжаас 2 шин сонсмол ялгантын мод үйлдэлтэй аж ахуйн зам анги гэж байсан. Тэнд би зам анги сонсмол явж ирсэн тийм. Ууланд мод үйлчээд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг нь зам анги байсан байхгүй юу? Тэгээ замын 2 өргөд байшин. Тэгээ мод үйлдэлдэг. Яамнаас эхлээд нөгөө энд мод үйлдэнгээл зургийг гаргаад орхингууд мод үйлдэхлээ баригад очтын мод үйлдээл. Тэрний дагуу нөгөө замын тараас хийгээд тэн дээрээс нь бид нар тэрний дагуу замаа тат. Зам хийж чадахгүй бол нөгөө модоо татчих чадахгүй төлөвлөгөө тасардаг. Тэгээ гол үүргийг одоо замынхан гүйцэтгэжээс 4 сар дараад 11 сард ирдэг байсан. Тэгэхээр яг энэ 35 дугаар баазад жолоочоор тэгээд бол тээврийн дэргээрээ баахна. Атусны жолоочоор. Тэгээд тээврийг л зарч тээвэртэй хариалагдаад ингэ явж байгаа. Багцаал руу нэг юм говьл руу явна. Хороол ингээл. Энэ үндэ ээжлээлгээл 70 хоногор өдөөс өмнө өдөөс хойш 7 хоног. Гортл гэдэг байсан. Шинэ хот гэж ер нь хэлэхгүй. Галцуул горд гэдэг байсан дөө. Тэгээд анхааныхаа лаза тус гэж байсан. Лаза тустай явдаг байсан. Тэгээд өвлөр нь эвгүйсэн. Тэр үед чинь одоо засмал гэж байхгүй шорон зам. Тэгээд цагаан шороо татуулаад явна. Тэгээд бас л хальтргаа гулга байдаг л байсан. Говьлоор явж гисэн одоо энэ төмөр замын нэг юу тэр чинь бүр тоостын даваа нэр өгцсөн. Тэр өгөр чинь ингээ шараагаар манаруулаад тэгэл тэгжил явдаг гэсэн. Одоо сайхан болцсон. Оросуудын тавьсан сайжруулсан зам. Тэр замаар ч одоо Эрдэнэт 2-ын хайрхан замаар ч одоо дээр үуч мэдрүүлэг гэдэг байсан. Тэр замаар ч 43 жил явж иж засмал зам сайхан завтай боллоо шүү дээ одоо. 2 жил явж ин тэр сайхан замаар. Дээр үуч та нарын үуч юм мэдээ сайхан юм чинь та нар чинь хөвөйсх юм дээгүүр явж яхин гэлээ та нар ярьдаг байсан юм манай ээж энэ. Дээр үедээ тэгсэн чи одоо яг тэр маань яг л бийж. Дээр үе болсод хэлжсэн өгнүүд ер нь одоо ер нь бэлэхгүй байхгүй. Ер нь бүгд яг та нар сургаж байсан юмнууд. Тэгэхээр тийм л байсан байж тээ. Ийм ухаантай ер нь алсыг мэддэг нэр хөгжил дэвшил сайхан байна. Ер нь одоо энэ хүнсний зүйл тэгэл бараа ялангуяа метрийн бараа хэцүү. Жижигхэн одоо ингээд гүзүүнээ боолтонд яваа нэг жоотхийг ингээд жижигхэн цоолоход тэрээс ингээд хуйлаад аваад байхаар зэрэг өчнөө олон метр болчих тийм. Одоо энэ гурил цагаан будаа байна. Эвгөө ачаанууд юм. Ер нь хүнсний зүйл эвгөө. Амархан ачаа гэж байгаагүй. Тэгэл тэр чинь сүүлдээ ачиж сорно. Тэрийг яаж аргалах вэ гэдэг гэмтээхгүй яаж бүрэн бүтээ явуучих вэ гэдэг дээр нь манаа чи өөр гүйцэтгэх ийм л юм хийжсэн шүү дээ бид нар ч ерөөсөө. Үйлчлэгээний төвийг одоо ашиглалтанд оруулахад бид нар одоо өдөр шөнөгүй шавар шахагийн арчид цэвэрлэж хоноод ажилладаг байлаа. Тэгээд одоо 1982 оны 7 сарын 6-ны өдөр одоо энэ үйлчлэгээний төв маань анх ашиглалтанд орж үе таалтгааны хийжлээ. Нээлтэн дээр бол үнэхээр одоо гоё одоо Орос Монголын бүхэл одоо энэ удирдлагууд ирж элчин сайд ирж тэгээд одоо хүлээж авчихсан да энэ үйлчлэгээний төвийг ашиглалтанд оруулахад за Эрдэнэ хотын маань тухайн үеийн одоо Эрдэнэ хотын бүтээн байгуулалт гар бие оролцож исэн анхдагч илгээлтийн хийжид маань мөн одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчид маань одоо энэ талбайгаар дүүрэн одоо ингээд баяр ёслол олж байгаа юм шиг л одоо ингэж ашиглалтанд оруулж илаа. Хүнсэн ч одоо эхний үед бол их цөөхөн нэр төрлийн бараа байлаа шүү дээ. Сүүл рүүгээ л одоо нөгөө арчил гарснаас хойш л нэр төрөл нь олширсан болохоос ш эхэндээ бол цөөхөн нэр төрлийн бараа байсан. Энэ өөртөө үйлчлэл тасаг хүнс гэдэг дээр чинь одоо нөгөө талдаа грамын тасаг гэж байлаа. Грамын тасаг дээр чинь бид нар чинь нөгөө гурил будаа хэлсэн шиг өөртөө үйлчлэхээр бэлэн савлгаатай ирдэг байсан доороосоо. Грамын тасагтаа бол яг нөгөө бороо уут чинь ийм хуулиатай ийм бороо цаас юу гэдэг байсан шүү дээ. Нөгөөтгөөс аваад уутаа хийгээл ингээд доод мушгаал дээдлийн намын ингээд даруулаад ингээд өгдөг. Заримдаа бэлдээд тавьчихдаг. Тийм л байсан да. Одоо тэр үед чи нэг энэ 10 дугаар сайд нарын 10 марга гэж байсан шүү дээ. Одоо тий тэгэл тусгай яг вэ манай Эрдэнэт хотод энэ 2-ын 5-д тэр тусгай одоо нэг 30-аад хүнд үйлчлдэг л депутат тэгээд аймгийн дарга одоо тийм намын хороо нэг төлөвлөгөөний комисс одоо тэр барилга байгуулалтын юуны дарга ГОКОс яг отхон бэлэг даргалаар тус. Тэгэл депутатууд орно. 30 айлт
үйлчлдэг байсан. Нийтийн аж ахуй чинь тэр үед 17 салбар байсан. Одоо өсчин, зурагчин, гутал засвар, ойдлын гэх чинь дахиалагтай мас үйлдвэртэй тэгээ хялгантын засаг, ойдл улаан толгойн засаг тэгээд гэр ахуйн засвар тэр батхан мотоцикл засвар хөгжиж байсан. Тэгээ манайх чинь ойдл чинь одоо дахиалга ойдлын засаг хэрэг үйлчилгээний төвд бас ойдлын засагтай. Тэр дэгэтэд чинь болохоор одоо нөгөө мас үйлдвэрлэл одоо энэ уулын үйлдвэрийн бусад энэ барилгын салбарууд ингээд үүсч өгсөн газруудын чинь одоо хувцас ажлын хувцаснууд, бэлэнүүд хялгамтал хороонд бас ойдлын салбар нэгдээд бас тэгэл өсчин зурагчин тэгээ бүх нэг салбар нэгтгэхэд бич бүрнээрээ л нэгддэг шүү дээ. Бас улаан толгойд бас ингээд 3 том салбар. Тэгээ говьлын ойдлын засаг дээр чинь болохоор бас нөгөө цэргийн ойдлын засаг байгаад одоо чапа цагаан гэд нэрлэдэг байсан. Тийм ээ. Тэрний чинь цагаан ямбуугаар хийдэг. Ямбуу ч хамгийн гоё зөв хүн дахиад угаагаад яхаар зэрэг нэг тийм жижиг хадаас гэж л ярьдаг байсан. Жаахан толгой. Тэгээд тэр чинь угаагаад эндүүдээд яасан сошиал арилчдаг. Тэгээд тэр чинь нэх гоё зөөлхөн цагаан болдог. Тийм учраас тэр чинь цагаан ямбуу гэж нэрлэдэг байсан. За генералын хувцсыг л оёогүй. Цэргийн ойдлын засаг чинь. Тэрнээс бусад цэргийн юм бүх хувцсыг ойдог бас ойдлын тэм засагтай их том салбар болж хөгжсөн шүү дээ. Манай нийтийн аж ахуй үйлчилгээ чинь. Эрдэнэт хот өдрөөс өдөрт өргөжин тэлж хүн аман үсэн нэмэгдэж Монгол улсын шилдэг бүтээн байгуулалтаа 100-ны Манлай хот улсын тэргүүний шилдэг аймгаар сүүлийн жилүүдэд удаа дараалан шалгарч төрийн дэд одон медаль Сүхбаатарын одонгоор шагнагдав. Энийх ололт амжилт нь дээрх анхдагч илгээлтийн эзэн тэдгээр Ахмадуудын их хоромч үзэл, хоёр хүүс сэтгэл, залуу насны эрч хүч, Монгол зөвлөлтийн найрамдал тахан дүүсийн халуун дотн нөхөрлөл, нөрих хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр шимээр нь бий болсон түүх юм аа. Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газрын Монгол улсын эдийн засаг нийгмийн сайн сайхны төлөө оруулж байгаа хувь нэмэр ололт амжилт тоо баримттай үзүүлэлтүүд нь өнөөдөр дээрх харьяалагдах байгууллагагүй Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эзэд Ахмадуудын ажил амьдралтай нь салшгүй холбоотой юм аа. Эрдэнэтэд ирээд одоо тухайн үеийн Оросын Атга гэж ярьдаг байсан да. Тэнд одоо жолоочороо сонсмолтой. Тэгэл тэндээс одоо энэ барилгын материал ингээд найсан сайсан зүүлдэг байсан да. Тэр үед бол яг бид нэр яг л үүргээ албан ёсны үүргийг гүйцэтгэл явж байсан. Би нэг 4 хүүхдээ ам аварсан галаас эхлээд нэг айлаас гэрээс 2 хүүхдээ дахиад гэрээс 2 хүүхдээ. Тэгээд тэрүүгээрээ би онц галсан гэсэн 1990 онд авч байсан. 100-ны Манлай үйлдвэр Эрдэнэт үйлдвэртээ одоо миний хувь заяа гэдэг олсон маань энэ бурхан тэнгэрээс надад олгосон одоо их өндөр хишиг юм да гэж баярлаж байна. Бид нар хөдөөний хүүхдүүд 2 салаа гэзэхдээ ээж аваахаа бараг л хажуунаас гараад ирсэн. Тэгээд энэ Эрдэнэт хотын иргэн болсон хүмүүлэр үнэхээр тэр хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм, хүнтэй яаж харьцах юм, хоолоо яаж хийх юм, хоолоо яаж идэх юм. Өнөөдөр хөдөлмөр гэдэг юм юу юм гэдгийг чи сэтгэлээсээ хийж чадах юм бол чи өнөөдөр үнэхээр сэтгэл хөдөлмөрлж байна. Хөдөлмөрсөн мөнгөө чи хүүхдүүдэд яаж зарах юм? Өөртөө яаж зарах юм? Хүмүүст яаж туслах юм гэдэг юмыг бол үнэхээр Орос Монголын найрамдлаас Оросын ард түмнээс бидний үе бол үнэхээр суралцсан. Насаараа зайлгаад тэрэн зүтгэл одоо үсээ харах үсээ болтол явж байгаа. Тэр үе чинь дөнгөж төгсөөд ирсэн зүгээрээс дараагтай байх юм бол тэгээд туслах жолооч тэгээд нэг Ахмадны юунд дээр очиж штэ тэгээд туслах жолооч. Тэгээд тэнд нэг дараа 75 барайл. Тэгээд үеийнхэн чинь түрүүхлээ трактор барай. Тэдний КВМ-ээс тэдэстэй яваал тэгээд хормор цацдаг масдаг бид нар чинь тэр чинь пуугаал нэг мундаг юм яваа шүү дээ. Партигнуулаад болоолаа энэ одоо энэ ах бол яаж болж ирсэн гэж бодоод авч. Бид нар 10 тонн ачдаг байсан бол одоо 30 40 тонныг ачаад явчихдаг гэсэн тий. Машинууд даац өндөртэй болсон байна тийм ээ. 100 тонн чөлгөж та нөөцийг бол одоо тэгээд замун сайхан болохоор тэр одоо ажлын бүтээмж маш өндөр байна. 34 настайд Эрдэнэтэд ирж ийл анхандаа. Одоо 87 Өлгөт ирсэн хүүхэд минь одоо энэ үйлдвэрт инженер хийж байгаа хөрөлжлөө бид. Миний ажил амьдралын гараа бол одоо Эрдэнэт хотоос эхэлсэн энэ түүхтэй. 19 хүрээгүй байхдаа одоо Эрдэнэт хотод ирж Эрдэнэт хотынхаа бүтээн байгуулалтанд оролцож ирсэн даа бас бахархдаг юм аа. Гокийн үйлдвэрээс гадна
Эрдэнтийн одоо хүмүүсийн амьдрал аж ахуйг залгуулсан хамгийн том үйлдвэрүүдээс бол хэвсний үйлдвэр шүү дээ. Хоёрт ордог. Ихэнх нь тэгдэг шүү. Бид нар амьдралаа эндээс эхэлсэн, амьдрал ажиллаа тэгж эхэлсэн ийм сайхан, тийм сайхан хот шүү гэж ярьдаг. Би бол Эрдэнэттэй айгүй хайртай. Угаасаа анх эхэлж нөгөөдгөө хөдөлмөр гэдгийг чинь би одоо энэ Эрдэнэтээс эхэлсэн хүн шүү дээ. 79 онд анх ажил мэргэжлийн улсын аварга 18 аймаг 3 хотоос анх удаа хөдөө орон нутгаас ажил мэргэжлийн аварга төлөвлөөгээд одон чимгийн олон үйлдэлийг нэг зэрэг хийдэг гэж туршлага батлагдаад 004 гэсэн тэргуун туршлагын гэрчлэгээ авч ирсэн. Тэгээ миний туршлагыг 18 аймаг 3 хотын бүх холбоочд үйлчлэгээнийхэн бүгд миний туршлагаар ажиллаж байсан. Тэгээд бас аймаг сумууд эндээсээ ч гэсэн зөндөө олон тэргүүний холбоочд аймаг сумын аваргууд төрсөн. Тэгээд 80 онд Москвагийн Олимпиад Эрдэнэтээс 4 хүн явсан. Ганц өх Гокийн баяжуулах фабрик улаан толгойн сайлчин нэргүй. Барилгаас Батцэг гээд Батгэрэл гээд охин. Тэгээ үйлчлэгээний байгууллагаас би 4 хүн зочноор явж Москвагийн Олимпиад үзсэн. Би ажил амьдралынхаа жаргалан цумаас эхэлсэн болохоор жаргалан цумандаа хайртай, Эрдэнэт хотдоо ч хайртай. Ийм сайхан хот байгуулад ингээд өнөөдөр юдийн наслаад ингээд сууж ийн гэж өстой санаанд багтж байгаагүй. Өнөөдөр харахад өстой нэр ярих юм байх. Ер нь тэгээд Монгол хүн гэдэг юмаа хийж чадах чадaltaй гэдгээ харуулсан л газар. Тус холбоо үүсэн байгуулагдсанаас хойш өнөө хүртэл тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж ирэхдээ холбооны тэргүүний санаачдгаар анхдагч илгээлтийн эцдэд Ахмадуудад Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрын түүхтэд 40 жилийн ойг тохиолдуулж нийт 2100 анхдагч илгээлтийн эцэд Ахмадуудад 1 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгууллаа. Аймгийн засаг даргын хамгийн газартай хамтарч аялал, амралт, совилол давхарцсан тоогоор 723 Ахмадыг амрааж совилуулж аялуулав. Төрийн одон медалаар 692, засгийн газрын шагнал 612, орон нутгийн шагнал, аймаг сумын иргэдийн төлөөлөгчний хурал, засаг даргын зэрэг тус бүр 845, төрийн бас байгууллага аж ахуйн нэгж холбооны шагнал урамшуулал, бэлэг дурсгал, өргөмжлөл, хандив, дэмжлэг тусламжийг давхарцсан тоогоор 5589 гишүүнд олгожээ. Орон гэргүй харж хандах ах дүү үр хүүхэдгүй сэтгэл санааны болон санхүүгийн хүчирхийлэлд өртсөн 42 анхдагч илгээлтийн эцэдэд холбооны дэргэдэх Ахмадын цэцэрлэг өдөр өнжүүлэх төвд байрлуулж аюу эмнэлэгт 3 Ахмадаа тус бүр 7 нэгэн төлбөргүй хэвтүүлэн эмчлүүлж ар гэрээхэнд нь хүлээлгэж өгсөн юм. Мөн 2 Ахмадыг Дархан Сэлэнг аймагт оршин суудаг ах дүүд нь тэргүүн мөнгө туяа хувийн зардлаараа хөргөж өгсөн юм. 1969 онд Эрдэнэтийн овоонд геологийн яамнаас томилогдсон ирж ажиллаж байсан жолооч Мөнхөөгөө ажил үргээ гүйцэтгэж байгаад 8 метрийн гүний цооног руу дээж явах гэж байгаад унаж аминаасаа алдсан тухай түүний ажил амьдралыг баримтжуулсан дурсамж нэвтрүүлгийг тэргүүн мөнх туяа санаачилж анхны тэтгэврийн мөнгөөр санхүүжүүлж аймгийн ETV телевизтэй хамтран хийлээ. Улаанбаатар хотын бүхэн өргөнд сар бүрийн 10-д зохиогддог байсан Ахмадын дуун зэнгүүнд нийтдээ 510 анхдагч илгээлтийн эздэд хамрууллаа. Эх орныхаа байгалийн үзэсгэлэнт газраар аялал зохион байгуулж, аймгийн засаг даргын хамгийн газрын дэмжлэг, өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, өнгөрсөн хугацаанд давхарцсан тоогоор нийтдээ 25 аймаг, 36 сумаар 1436 анхдагч илгээлтийн эзэд Ахмадуудаа хамруулсан байна. Мөн аймгийн засаг даргын хамгийн газартай хамтран өргөн хэрэглээний хүнсний ногоо тарих, үр суулгацыг 120 Ахмадуудад үнэгүй хуваарлан өгч, өнгөрсөн 10 жилийн хугацаанд баялаг бүтээгч анхдагч илгээлтийн эзэд үзэсгэлэн худалдаа гаргаж давхарцсан тоогоор 1612 Ахмад хамрагдаж, 5 сая 850 мянга гаруй төгрөгийн хүнсний ногоог борлуулж, мөн хялганд улаан толгойн анхдагч илгээлтийн эзэд хамруулан өөрсдийн хийсэн бүтээсэн зүйлээр үзэсгэлэн худалдаа гаргаж 3 сая 785 мянган төгрөгийн барааг борлуулжээ. Хоггүй хот аянг санаачилж 12 эзэнгүй газрын хогийг нийтдээ 670 гишүүдэд цэвэрлэлээ. Аймгийн Ахмадын байгууллага үүсч өгсөний 30 жилийг тохиолдуулж, холбооны хуримтлал 3 сая 250 мянган төгрөгөөр Ахмадын ордны сургалт соёлын танхимыг тогтжуулсан байна.
5 дугаар сургуулийн бүрэн жаргал багштай анги ялгамт тосгоны инх төвөө багштай анги хамт олонтой шифэн харилцаатай ажиллаж багш сурагчдын дунд Ахмадын үг алт ааха тэмцээн зохион байгуулж өглөөний цай өдийн цай хөтөлбөрийг зохион байгуулж Ахмадын ордон Эрдэнэт үйлдвэрийн тесэлгээний хэсэгтээ танилцуулж шинэ жил их үрсийн баяр өсгөлийн баяр зэрэг тэмдэглэлт өдрөөр анхдагч илгээлтийн эцдийн гарын бэлэг дурсгалын зүйлийг тасралтгүй сүүлийн 8 жил гардуулан хамтран ажиллаж ирсэн. Эрдэнэтийн авааны анхдагч илгээлтийн эцдийн түүхт 40 жилийг тохиолдуулан тэргүүний санаачлагаар анхдагч илгээлтийн эцдийн түүхийг мөнхөлсөн хөшөөг босгож уур хачин соёлын ордны хөгжмийн багштай хамтран ойн урлагийн тоглолтыг мөн санаачилж 60 анхдагч илгээлтийн эцтэй хамрууллаа. Жил бүрийн хавар намар мод тарих хаяныг дэмжиж 168 ширхэг мод 20 ширхэг жимсний мод тарилаа. Аймгийн засаг дарганы хамт газартай хамтарч жил бүр анхдагч илгээлтийн эцэд Ахмадуудын дунд гар бөмбөг, теннис, шатар, даам, сакс, софт волейбол, гранд голф, дартс зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж алтан мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардуулдаг уламжлалтай юм а. Үүнд нийтдээ давхарсан тоогоор 475 гишүүн оролцсон байна. Жил бүрийн эмэгтэйчүүдийн баяр, их үрсийн баяр, аавуудын баяр, Ахмадын баяр зэрэг баяр ёслол тэмдэглэлт өдрөөр миний эмээ, миний ээж, Эрдэнэтийн бүтээн байгуулагч, миний өвөө, миний аав, Эрдэнэтийн бүтээн байгуулагч сэдэвт эссе уралдааныг зохион байгуулж, аймгийн засаг даргын тамгын газрын дэмжлэгээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлж, 3 насны ангиллаар шагнал урамшуул олгосон. Эрдэнэт миний бахархал түүхэн баримтад дурсамж хөрөг нэвтрүүлэг хийж анхны депутатуудын ажил амьдралыг мөнхжүүллээ. Мөн аймгийн засаг даргын тамгын газар Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчөд үйлдвэрийн газартай хамтарч мянган анхдагч илгээлтийн эцдийн шуулга уулзалтыг 2 удаа зохион байгууллаа. Сүүлийн 8 жилийн хугацаанд орон нутгийн удирдлагатай хамтарч засаг даргасан улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Орхон аймгийн Монгол Ардын намын дарга батлуудын санаачилсан анхдагч дэд хөтөлбөрийн хүрээнд анхдагч илгээлтийн эзэд 489 Ахмадда эрүүл мэндийн багц, хүнсний багц, түлээ, нүүрс, дулаан хүч зэргийг олгож 330 Ахмадда мөнгөн тусламж үзүүллээ. Мөн зөвхөн дэмжлэг тусламж авахыг үртэл болгосонгүй. Нийгмийн тусдаа үйл ажиллагааг дэмжин нөөц бололцоогоо ашиглан гишүүд их хандвар бусаддаа дараах дэмжлэг хайр инэрлийг түгээлээ. Үүнд товчхондоо бол аймгийн онцгой комист зар дахал ковидын дэгдэлтийн үед 1 сая төгрөг 200 хос бэлээ, бүсийн оншилгоо эмчилгээний төвийн халдвартын тасагт 500 мянган төгрөг, 250 ширхэг амны хаалт, хот тогтжуулах газрын хамт олонд 400 мянган төгрөг, 60 хос дулаан оймс, 100 ширхэг амны хаалт, аймгийн онцгой байдлын газарт малчтад зориулж 200 ширхэг амны хаалт, дулаан хувцас, утал хүнсний бараа зэрэг нийт 3 сая төгрөгийн хандив. Энх Эрдэнэтийн хөгжил төрийн бус байгууллагатай хамтран 3000 нүдний тусаалга. Аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч анхдагч дэд хөтөлбөрийн хүрээнд холбооны гишүүдтэй амны хаалт 2500 ширхэг, нүүрний хаалт 150 ширхэг, гар ари утгагч 400 ширхэг, хүнсний дэмжлэг 520 өрхөд тус олгожээ. Ковид туссан анхдагч илгээлтийн эзэд 5 Ахмадад тус бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг өглөө. 5 постын 24 ажилтан эргэж халуун, арц, кофе зэрэг 489 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Хүнд нөхцөлд амьдарч байгаа болон 50-аас дээш жил Эрдэнэт хотод амьдарч байгаа 100 анхдагч илгээлтийн эзэд Ахмадуудаа тус бүр 50 мянган төгрөг, 150 гишүүнд тус бүр 30 мянган төгрөг, нийт 4 сая 500 мянга, 105 гишүүнд 3 сая 465 мянган төгрөгийн хүнсний багц, 25 гишүүнд гарын бэлэг, нийт 625 мянган төгрөг, Монголын мастеруудын холбоонд 100 мянган төгрөг, аймгийн Ахмадын хороонд 500 мянган төгрөгийн хандив, малчидаа туслын аянд нэгдэж нийтдээ 4 удаа 2610 ширхэг хувцас, 3 сая төгрөгийн хүнсний барааг зодод нэрвэгдсэн айл өрх иргэддээ хандивлжээ. Гэрэл асай аянд нэгдэж 5 удаа нийтдээ 3 сая төгрөгийн хүнс болон хувцас хандивлжээ. Аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч 10 Ахмадда дулаан баригч олгов. Аймгийн нийгмийн бодлогын хэлтстэй хамтарч эрт элрүүлэг үзлэгт 210 анхдагч илгээлтийн эзэд Ахмадаа хамруулж 6 хавдар илрүүлж цаг алдалгүй эмчилгээ хийлгэснээр тэдний ар гэрээс талархал
ихээхэн хүлээн авсан. Жил бүрийн сар шинийн баяр уламжлалтад цагаан сар, их үрсийн баяр, Эрдэнэт хотын өдөр буюу анх дахь илгээлтийн эзэдийн өдөр шинэ жил зэрэг баярыг тохиолдуулж 15-аас 30 гишүүндээ гарын бэлгийг улсын хурлын эрхэм гишүүд, аймгийн Монгол Ардын намын хороо, аймгийн Ахмадын хороо, орон нутгийн удирдлага, Эрдэнэтийн авааны анх дахь илгээлтийн эзэдийн холбооноос тус дэмжлэг болгон урамшуулж ирсэн нь уламжлал болсон юм а. Үүнд нийтдээ мөнгөн дүнгээр бол 40 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зарцуулжээ. Манай одоо холбооноос салбарлаж 6 байгууллага одоо бие дааж төрийн бас байгууллага болон салбарлаж гарсан. Тэгээ энэ бол одоо багш эмчнэрийн соён холбоо байж байна. 35 дугаар Азийн Ахмад Тээвэрчдийн төрийн бас байгууллага байж байна. Мөн одоо улаан мандатны холбоо байж байна. 1975-аас 77 оны одоо энэ анх дахь илгээлтийн эзэдийн залуу насаа эргэн дурсахгүй холбоо байж байна. За дээрээс нь одоо Монгол ажилчдын нэгдсэн захиргаа маань 120-д гишүүнтэй байсан. Манай холбооноос 200 гаруй одоо Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд ажиллаж исэн ажилчдыг одоо шилжүүлэн авсан. Гээд одоо гих зэрэг 6 холбоо барилгачин дайчдын холбоо байж байна. Ингээд 6 холбоо салбарлаад ажиллаад одоо өнөөдөр ингээд мөр зэрэгцээд ажиллаж лээ. Эрдэнэтийн овоо анх дахь илгээлтийн эзэдийн холбоонд хүчний байгууллага хариуцсан нэг ахлагчаар явдаг. Би бол нэг 70 хэдэн хүнтэй, 78 хүнтэй. Ер нь Эрдэнэтийн анх дахьч нар тэгээ нөгөө нэг байгууллагууд нь татан буухтсан. Харьяалгүй улсууч байна, харьяалтай улсууч байна. Тэгээд угаасаа 1978 оны 12 сарын 14-өөс өмнө хүнийг бол Эрдэнэтийн анх дахьч гэж үзнэ гэдэг энэ юунд захиргаанаас захирамж гасан. Тэрний дагуу манайхан бүртгэл явагдаад тэдэн онд ажилд орсон. Эрдэнэтэд тэгээд одоо бүх юм илүү хийж байгаа. Тэгээд тэдэнд он тэтгэврт гарсан бүх юм хөдөлмөр хийх дээр байгаа. Манайхан бол угаасаа хуудуу юм байхгүй. Бүгд л угаасаа баримттай. Одоо манай Эрдэнэтийн овооны анх дахь нарын энэ жил 15 жил болж байгаа. Бид бас 15 жил яваад тэмдэглэх гэж байгаа. Маш их баяртай байгаа бид нар. Бид чинь бие биенээ хөндлөж, бие биенээрээ орж гарч, бие биенийхээ эрүүл мэндийг асууж, баяр ёслолоор одоо ахмадуудыгаа дуудаж арчирч оролцуулдаг. Ямарваа нэгэн баяр цэнгэл болоход биднээс чинь бүр юу яан штэ аялал жуулганд авч явна. Бүр өөрийнх нь хүүхд шиг сайхан харгалзаж авч явж тэр чинь одоо биднээс сэтгэлийг үнэнхээр баясгаж маш залуу болоод ирж байгаа юм шиг санагддаг. Олон жил болж энэ одоо 15 жил бид нэр ер нь нэг гэр бүлийн хүн шиг л байгаагаар нь байхгүйг нь байхгүй юмгүй юм шиг сэтгэлийн тэнхээтэй ингэж авч явдаг. Нэ мөнгөтэй яда. Талархал илэрхийлье. Манай холбооны үйл ажиллагааг үнэлж Монголын зурхаачдын холбооны сайн үйлсийн эзэд шилдэг хамт олон өргөмжлөл мөнгөн шагнал 2016, шилдэг удирдагчтай хамт олон 2016, Ахмадын хорооны хүндэт өргөмжлөл 2019, Орхон аймгийн худалдаа нийтийн хоолны салбарын өргөмжлөл 2015, Монголын Ахмадын академийн сайн үйлсийн эзэд шилдэг хамт олон алтан медаль өргөмжлөл батламж 2016, Хялганд тусганы 40-50 жилийн медаль 2016-2026, Монголын мастеруудын биеийн тамир спортын Орхон аймгийн салбар зөвлөлийн талархал 2017, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бурханчлан Бүрбатын талархал 2020, аймгийн иргэдийн хурлын дарга засаг даргын талархал 2020, аймгийн Ахмадын хорооны шилдэг хамт олон зэрэг шагнал урамшуулал авсан болно. Намайг ирэхэд хөрс байсан газар дээр өчнөөн барилга басж байна. Тийм өсчнөөн байшин гоё орон сууцнаас хүндрэлэн басж байна. Энэ сайхан орон сууц, энэ сайхан их дэлхий, энэ сайхан хотоо хүүхдүүд минь одоо хүн болгон хайрлаасай. Эрдэнэт хотын анх дахь илгээлтийн эзэдтэй холбоо болон Эрдэнэт хотын илгээлтийн эзэд Ахмадын холбооныхондоо одоо их талархаж байна. Хөө сайхан байж тээ. Энэ шиг сайхан байдаг. Яг хөө нас насж जैन хамт олон нөхдүүднээс бас нэгэн бас зарим тэнгэрт байж जैन. Тэгэхээр би яг хөө ингэж явж байгаа тэр хамт олон юмд буян заяа тэднийхээ л хотоо хоочгээд ингэж харж унтж яваад аюулгүй баярлж штэ хөрхин. Сайхан байна. Одоо эрдэнэтэй 5 жил боллоо. Унаа эрдэнэт дамжлаа дамжлан гээл хэл сайхан ажлууд хийгээд байна. Өнөөдрийн энэ бүх юмыг хараад би бахархаж явдаг бүх юмд.
52 жил Эрдэнэ хоттой амьдарчаад өр хүүхэд ач зээнэрэн дагуулад өнөөдрийнхөө энэ Эрдэнэ хотыг ингээд харахаар зэрэг бахархаач барашгүй. Заримдаа бүр ингээд ботхоор хоёр нүдний нулимс гарна шүү дээ. Одоо ч манай жаргаланд миний жаргаланд сум. Миний улаан толгой л гэж ярих дуртай. Маш сайхан байна өстой. Сэтгэл маш өндөр байна. Өстой сайхан байна. Энээс илүү бахархал гэж одоо ер нь байхгүй хаа. Анхдагч илгээлтийн эзэд та нартай баярлаад маршгүй та нартай 50 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Бидний одоо энэ сайхан ажиллаж амьдрах боломжийг хангаж өгсөн энэ сайхан хотыг байгуулж, энэ сайхан үйлдвэрийг байгуулж өгсөн энэ анхдагч илгээлтийн эзэд маань бол одоо ийм сайхан хүмүүс байдгиймаа гэдгийг одоо түүхээр гэрчлэх гэсэн бас нэг зорилготой. 90 зууны бахархал Эрдэнэт 50 төрийн бас байгууллагынхаа хамт олонд талархлаа илэрхийлье. Та бүхэндээ түүхч 50 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Эрдэнэт хот 2026